Answer dictionary тойл үжиг рүү хэрхэн үг нэмэх вэ гэдэг багш тайлбарж өгье. За ер нь бол word language сайт руу орно. Word language руугаа ерөнхийдөө бол нэвтэрсэн байх хэрэгтэй. Орчуулал дээр ороод эндээс үг санд болох гэдгийгс гарч ирж байгаа. Үг санд болгоо энэ дээр одоо юу гэдгийг солонгосоор үгээ бичиж болно. Энэ дээр за бүгдээрээ за наран туяа гэж хүний нэр оруулж үзье. Наран туяа. Нөгөө талд нь наран туяа. За тэгээд энэ мэн нэр үг үү? Мянсаа юм уу? Эсвэл үйл үгүй тэмдэг үг гэх мэтлэн эндээс нь ангилбар гаргаж өгөх мянсаа. Тэгэл явуулчих. Тэгвэл амжилттай хадгалтлаа. Хэрвээ цөө үгийн тохиолдолд бол ингэж явуулаад байж болно л да. Хэрвээ ингэж явуулчих юм бол багш нь яаж хүлээж авдаг вэ гэхээр үндсэн одоо манай нөгөө систем гэж байгаа. Тэр систем рүү хүлээж аваад ингэнгүүт нь багш нь шалгаж үзээд болчлоо гэдэг ингэнгүүт ингэж яваад орчих. Тэгээ одоо нөгөө сайт нь юу тойл үжиг рүү очиод наран туяа. Энэ солонгос талаас нь оролцох учраас солонгосор нь хайнгууд гараад ирнэ л дээ. Антай ингэ гарч. А энэ мэ хэрвээ үгүүд нь олон байх юм бол наран туяа гэд энийхээ ингээд багцлаад одоо үйл энэ бол нэр үг хүний нэр гэд салбарын залтаа оноогоод хүний нэр гэх мэтлэгээр ингэж хийж байгаа. Excel файлаа над руу явуулчих юм бол багш нь хүлээж аваад Excel файлыг шууд систем рүү оруулж болно. Тэгээд нөгөө онлайн руу бол ерөөсөө багш нь хэрвээ зөвшөөрөх юм бол шууд орчдөг боловч офлайн төлөвч рүү ороход жоохон хугацаа гардаг гэдгийг та бүхэн санаарай. За